За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр дэлхийн нийтэд Ираны дайн эхэлснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрчээ. За энэ дайн биднэрт юу нөлөө үзүүлсэн бэ гэдгийг харах бас тодорхой хугацаа өглөө. Үүнд бол эхлээд алтны ханшид нөлөөлсөн. Хамгийн том нь мэдээж газрын тосны үн гэж байна. Тэгвэл бид нар газрын тосон дээр аваад үзье л та энэ 14 хоногийн хугацаа. Хамгийн том нөлөөлөл 3 сарын 9-нд буюу нэгд өдөр зах зээл нээгдэхдээ одоо $90 байсан ханш дээшээгээ $119 хүрч хаагдсан байна. За энийг бол тухайн үедээ гадны шинжээчид юу гэж үзэж ирсэн бэ гэхээр газрын тосны үн цаашдаа улам өснө гэдэг зүйлийг ярьж ирсэн. Энэний өссөн үндсэн шалтгаан нь Иран улс Ормузын хоолойг контролдож нефтийн гаргалтыг хянана гэдэг мэдээлэлээс олж өссөн. Гэтэл хоёр дахь өдөр нь юу болсон бэ гэхээр газрын тосны үн $119-оос доошоогоо $77 хүртэл унсан ийм процесс болжээ. Яг энэ процесс өмнө хизээ болж ирсэн бэ гэхээр 2011 онд Ливийн дайн болоход газрын тосны үн $80-оос $113 нэг өдрийн дотор өсөөд буцаагаад ийшээ $80 руу унсан уналтыг хийж исэн. Тэгвэл энэ хоёр процесс яагаад адилхан байгаа юм бэ? Энэ юу вэ гэхээр зах зээл дээр иймэрхүү геополитикийн хурцнуул байдал тухайн улсын газрын тосны үнийг нэг хоногт өсгсөн нь энэ нь эргээд маш том унах том дохио өгч идэг. Энийг бид нар зах зээл дээр хөөс гэж нэрлэж байгаа. Тэгвэл Ираны дайн газрын тосны үнэн дээр хөөсийг үүсгэж унагаснараа жижиг арилжаачдыг маш том алдагдлыг хүлээхэд хүргэсэн ийм процесс болсон байна. Тэгвэл та нар дараа нь иймэрхүү мэдээлэл болвол ялангуяа газрын тосны үнийг нэг өдөр огцон өсөлт хийх юм бол дараа нь үргэлжлүүлсэн уналт хийнэ гэдгийг анхаарч арилжаа хийгээрэй.